Баян хонгор аймгийн иргэд ил тод нээлттэй авилгагүй аливаа нэгэн хууль бус зүйл байхгүй эрүүл боловсралтай хамгийн гол нь авж байгаа цалингаараа амьдарч чаддаг тийм аз жаргалтай нийгмийг бий болгохын тулд ерөөсөө иргэд мөнгөтэй байх ёстой, ажлын байртай байх ёстой. Энэ нь өөрөө ашигт малбартай холбоотой бүх мэдээлэл мэддэг байх ёстой. Хоёрт нь иргэд эрүүл байх ёстой. Тэхийн тулд бид нэ утааны асуудлыг шийдэх хэрэгтэй. Гурав дахь асуудал бол бид иргэд үн цэнтэй амьдрахын тулд альва эд хөрөнгө нь үн цэнтэй буюу газраа ямар нэгэн арын хаалгагүйгээр ил тод нээлттэй авдаг байх нь өөрөө Баянгор аймгийн иргэд ажлын байртай, үн цэнтэй, эрүүл мэндэдтэй байж чадах юм бол боловсролтой ирээдүй иргэд гарч ирнэ. Энэний гүүр нь өөрөө иргэн та хүч иргэдийн хяналт. Баянгор аймагт гарч байгаа бүх шийдвэрт иргэд оролцох энэ гүүрийг бий болгож өгч байгаа нь иргэн та хүчийн санаачлага, иргэн та хүчээс хийж байгаа энэ ди парламент захирал систем, энэ сонсголууд өөрөө баруун бүс тэр удаа Баянгор аймагт ерөөсөө хөгжлийн аливаа том бүтээн байгуулалтын аливаа том шийдлүүдийн суур нөхцөл нь ерөөсөө авилгагүй ил тод ерөөсөө нээлттэй байхаас шалтгаална. Тэгэхээр бидний гол зүйл бол аливаа мэдээллийг нээлттэй болгох, тэр мэдээлэл нь иргэнд нээлттэй байгаад амьдралд нь хэрэгждэг байх, гарч байгаа шийдвэрүүд нь иргэдийн санаа бодлыг тусгадаг байх, энэ зүйлийн холболтол бол иргэн таагүйч төрийн бас байгуулах.